Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс 5 толгой 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг шийдлээ. Мөн айл өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой боллоо. Сайн мэцхан үзэгчтэй мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбатын Бансур ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Модны тарьц суулгацын үзэсгэлэн нийслэлийн дөрвөн байршилд гарсан ч тогтоосон цагтаа нэгдэхгүй байна. Цэцэрлэгийн багш нар өөрсдийн бүтээсэн ном гарын авлагыг сургалтандаа ашиглаж байна. Москва голын трамвайнууд 1 жилийн дотор 3 Улаанбаатартай тэнцэх зорчигч тээвэрлэжээ. Энэ онд 5 аймагт нарны эрчим хүчний станц байгуулна. Байгууллагын гүйцэтгэлийн болон багшийн үнэлгээний нийлбэр дүнгээр үр дүнг тооцож урамшууллыг нэгтгэж олгодог болно. Ерөнхийлөгч Хүрэлс Бүхий санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд олон нийтийн оролцоог дэмжих улам бүр өргөжүүлэх зорилготой тэрбум мод экспо үзэсгэлэн худалдаа нэгдлээ. Нийслэлийн дөрвөн байршилд тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа хэдий ч төв зингэлдэх хүрээлэнд гарч байгаа экспод өглөө очиход ганцхан аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлж байжээ. Улсын хэмжээнд 452 иргэн нөхөрлөл аж ахуй нэгж хоршоо 163 сая ширхэг тарьц суулгаж нийлүүлэхээр тэрбум мод экспо үзэсгэлэн худалдаанд хүрэлцээр байна. Үзэсгэлэн худалдааг төв зингэлд хүрээлэн барилгын болон жокийн талбай, галайхан соёлын ордны гаднах талбайд нийт 81 асар зохион байгуулна. Манай орны өнцөг болон бүрээс ирсэн мод үржүүлэгч туршлагаа хуваалцаж тарьсан моддоо солилцохоос гадна хүмүүс мэргэжлийн байгууллагаас модоо худалдаа авах боломжийг бүрдүүлж байгаа юм а. Ялангуяа хөдөө орон нутгад ажиллаж амьдардаг энэ мод үржүүлгийн аж ахуйнууд бол учраа олохгүй шүү дээ бас. Энд чинь ямар өөрийнхөө орон нутагт байгаа ш нь усын нийслэлд ирчээд ингээд зогсох учраа олохгүй бас л ингээд тий бас хэцүү хүндрэлүүд байдаг байсан. Одоо энэ жил бол би их баяртай хүлээж авч байгаа. Одоо бидний хувьд бол ийм боломж олдож байгаад их баяртай байна. Тэгээд хамгийн гол нь одоо ингээд хотынхоо нийслэлд ингээд төвд ингээд бөөндө цуглаад энэ ингээд гарчгаар одоо альч зүгээс ирсэн мод урамлууд авчдаг тийм энэ бол жил болгон гараасай гэж бодож байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнөөр тарьц суулгачийн нөөц улсын хэмжээнд 4 дахин нэмэгдээд байгааг ойн газраас мэдээлсэн. Хэрэг мод тарих үржүүлэх ажлыг зөв зохион байгуулбал хүмүүс төрх нь илүү хурдан болж аж ахуй нэг иргэд тарьц модоо зарах гэж явах болно гэж аж ахуй нэгжийн төлөөлөл ярьж байна. Мод сайн гүйж байгаа, сайн зарагдаж байна. Тэгтээ бол нөгөө их хэмжээгээр бол ингээд бүр ингээ үйлдвэрлэлийн маягаар үржүүлээд тэр их хэмжээгээр бол гаргаж олж чадахгүй байгаа мэдээж те багшиг хэмжээгээр одоо байжлаад тэрийг цөөхөн хэлбэрээр ингэж гаргаж байгаа байхгүй юу. Уг нь бол би миний зүгээс бол энд зогсож ёсгүй байхгүй юу. Зөв хөгжөөд зөв логистикээр хөгжүүлэх юм бол тариалан чин талбайдаа модоо тарьж ургуулад агентлагыг авч цааш нь борлуулад борлуулсан төлбөрийн одоо хэдэн хувийн нэгдгийг 5-10% тэр агентлаг одоо өөрснийхөө үйл ажиллагаанд зарцуулаад. Гэхдээ анхаарах асуудал байна. Тухайлбал мод үржүүлгийн жижиг аж ахуй нэгжүүд нэгд газар хоёр санхүүгийн чадвараас хамаарч их хэмжээгээр мод өрсөлдөж чаддаггүй. Тиймээс жижиг аж ахуй нэгжүүдэд зээл олох асуудал бодиттой шийдвэр гаргах хэрэгтэй хэллээ. Мөн төрөөс модоо зарах боломж гаргаж өгöd байхад төлөвлөсөн талбайд аж ахуй нэгжүүд лангууга цагтаа нээхгүй оройтож угаад иргэд бухимдаж байна. Тэрбум мод экспо зохион байгуулагч байгаад бол маш баяртай байна. Гэхдээ энд бас ингээд дагууд асуудлууд байна. Зохион байгуулж байгаа нь ч тэр экспонд оролцож байгаа нь ч гэсэн аль талдаа жоохон хариуцлагатай баймаар. Миний хувьд одоо өнөөдөр өглөө гараад энэ экспо 5 байршилд яаж байгаа гэж зар явсан. Тэгэхээр одоо тэр экстрем спортын талбайд бас гарсан гэдэг. Тэгэхээр би одоо өөрийнхөө цуцлангийн зам дагуу шууд тийш очсон хов хоосон. Энд ирлээ. Одоо 11 цаг болж байна. Тэр зар явахдаа бол 9-өөс эхэлнэ гэдэг үйл ажиллагааны эхэлнэ гэдэг ийм зартай. Тэгэхээр 11 болж байна. Одоо энд ганцхан павильон ажиллаж байна. Тэгэхээр одоо юу гэж хэлэх гэдэг нь бол арга хэмжээ бол маш зөв, маш сайхан арга хэмжээ тэрбум мод экспо. Энэ экспог зарлж байгаа нь. Тэгэхээр энийг зохион байгуулж байгаа иргэдэд ингэж илүү явдалч хэрэгдэл учруулмааргүй. Оролцож байгаа хүмүүс нь ийм цаг нартай юмд оролцож байгаа бол цаг нартаа онгоодог. Нээлтийн эхний өдөр өгсөн мэдээлэлээр төв зингэлт хүрээлэн 80 орчим аж ахуй нэгж мод борлуулна гэж байсан ч 50 болж буурч. Гэсэн ч өнөөдөр ганцхан аж ахуй нэгж үйл ажиллагаа цагтаа эхэлж хүмүүст үйлчилж байна.
Энэ мэтэр цагтаа эхэлдэггүй зарим заасан талбайд нь үйл ажиллагаа явагдахгүй байгаад хүмүүс сэтгэл дүндөр байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээний нонд 50 сая мод тарина. Мод тарих үйл ажиллагаа 5 сарын 1-ээс 1 сарын хугацаатай үргэлжлэх юм а. Норжийн Цэнгинжүү, Евгений Павлов, Прусангийн Марлма, Айст Глобал. Цэцэрлэгийн багш сургууль хүмүүжүүлэгчид өөрсдийн бүтээсэн ном гарын авлагыг сургалтад ашиглаж байна. Бодит байдал олон жилийн туршлагаас бүтсэн энэ ном гарын авлага санаа нормгийн үр дүнг үзүүлжээ. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр шинчлэгдэж, өнгөрсөн намраас хэрэгжиж эхэлсэн. Сургалтын хөтөлбөрийг дагаад зохиолт болон төсөлд мөн тоглоом болон шинжлэх ухаанд суурилсан гэсэн сургалтын 4 арга зүй гарч иржээ. Үүнээс Баянгол дүүргийн 133 дугаар цэцэрлэгийн багш сургууль хүмүүжүүлэгчид зохиолд суурилсан арга зүйг нь дэлгэрүүлэн өөрсдөө ном гарын авлагыг бүтээж сургалтанд ашиглаж эхэлсэн байна. За энийг бүтээснээр бол яг суралцсан чиглэлүүдийн бүх агуулгыг энэ номоор бол дамжуулж олгож өгж байгаа. Мөн хүүхдийг бол номонд сонирхолтой буюу номонд дуртай болгох ийм чиг үүргийг бол агуулж байгаа гэж багш нар маань харж байгаа. За номыг хэрэглэснээр бол хүүхэд бол ирээдүйд номтой нөхөрлөх одоо 2 настайгаас эхлээд номоор дамжуулаад бүсэнцийг харах цонх гэж бид нэр үздэг. Тиймээс бол хүүхэд номонд дурснаар бол бүх мэдээллийг бол номноос олж авч болно. Одоо бол техник технологи 90 урссан. Энэ үед хүүхдүүд бол утасны маш их хамааралтай болчих. Энээс нь ч гэсэн салахын тулд бид номтой нөхөрлөх үү ямар арга байна гэдгийг л эрэг хайгуул хийж суралцсан агуулгуудаа бас ном болгож ингэж гаргаж байгаагаараа бол онцлог юм аа. Ном бүтээх энэхүү аргыг Баянзүрх дүүргийн 213 дугаар цэцэрлэгээс суралцжээ. Ингээд 1 сарын хугацаанд нийт 140 ширхэг ном гарын авлага хийсэн байна. Мөн бүтээсэн номоо ашиглан чан унших аргаар хүүхдүүдийг хөгжүүлж эхэлжээ. Ингэснээр хүүхдүүд хөгжих, номтой зөв харьцах, номын хуудсыг зөв эргүүлж үзэх, харах болон мөн номын ач холбогдлыг маш сайн сурч мэдэж авч байгааг онцолж байна. Энэ юу лээ? За бид бол энэ PVC хавтан гэдэг ийм хавтан аваад за тэгээд стикерийн бүрэгчээр бүрээд ийм ном хийсэн. За энэ номыг болохоор олон хувьбараар бид нар сургалтанд ашиглаад байгаа. Тэр ингээд дотор хэрэглэгдэхүүнээс салгаад ингээд үлгэр ярихтаа ашиглаж байгаа. За гадна талынх нь энэ экран энийг нь болохоор дэлгэц болгоод дахин бас ашиглаж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд энд их сонирхолтой байгаа. 1990 онд анх байгуулагдсан 133 дугаар цэцэрлэг одоогоор нийт 53 ажилтан, 18 багш, 2-5 насны 523 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд суралцах үед суурилсан сургалт үйл ажиллагааг зохион байгуулан сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж байна. Женчүүдэрч бастрч Евгений Павлов, Прусангийн Марлма, Айст Глобал. Хууль зүйн дотоод хэргийн салбарынхан 3 өдрийн турш олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчиллаа. Хүмүүс Монголын хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, нотариудчдын танхимын төлөөллөөс хууль зүйн туслалцаа зөвлөгөө авч, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцж, санал хүсэлтээ өгчээ. Хууль зүйн дотоод хэргийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. 3 өдөр үргэлжилсэн өдөрлөгт хүмүүс олноор очиж хууль зүйн зөвлөгөө, иргэний бүртгэлээс ураг төрлийнхөө тухай лавлгаа авч, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг авч байлаа. Архивын ерөнхий газар иргэдэд архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа 1929, 1933, 44, 56 онуудын тооллогоос лавлгаа гаргах зэрэг 3 төрлийн үйлчилгээг үзүүлжээ. За иргэд бол энд ирээд нөгөө өөрсдийнхөө ураг удмыг тодруулах зорилготой ургийн бичгээ бичих ерөнхий хамаатан саднуудынхаа нэрсийг харах тиймэрхүү үзэл бодолтой хүмүүс ирж хүн амын дурдлага шүүлгэж байна. Тэгээд архив ерхий газрын үйл ажиллагаа бол бас цахимжуулж байгаа хэлбэрүүд бас их байгаа. Тийм учраас манайхаа өнөөдөр хүн амын тоолгод цахимд оруулсан хүн амын тооллогоос иргэдэд лавлгаа үйлчлэг үзүүлж байгаамаа. Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчид хил хамгаалах албаны тухай танилцуулахаас гадна тус албанд орж ажиллах хүсэлтэй хүмүүст мэдээлэл өглөө. Мөн хүмүүс хил гайлын лавлгааг ихээр авчээ. Ард иргэдэд бас нэлээ одоо сонирхолтой байдаг, төөрөгдөлтэй байдаг нэг зүйл бол улсын хилээр одоо хүүхдийн нэвтрүүлэх тухай асуудал байдаг. Тэгэхээр тэр чиглэлээр одоо бас зөвлөмжийг өгч байна. За хугацаа цэргийн албан хаагчдын 4 удирлын
хүнсийг одоо бас дэлгэж үзүүлж байна. Ягаад гэвэл одоо бас Монгол улсын хилд одоо алба хажаа хугацаа цэргийн албаа хаагчид маань одоо хүүдний удирдалд ямар хүнс хэрэгэлдэг, дулааны удирдалд ямар хүнс хэрэгэлдэг тэр чиглэлээр одоо бас дэлгэрэнгүй одоо ингэ дэлгээд үзүүлсэн байж байна. За мөн хугацаа цэргийн албаа хаагчид яг одоо Монгол улсын хил дээр 408 зөвч талб хааж байгаа хугацаа цэргийн албаа хаагчтай бас энэ Сүхбаатарын талбай дээр ирээд одоо шууд нүүрээ хараад одоо ингэ арга гэр нь ярих боломжийг бас бий болгож байна. Хууль зүйн дотоод хэргийн салбарын нээлттэй хаалганы удирдлагын үеэр бүх салбарынхан ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжөө танилцууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд хүмүүс төрийн олон талт үйлчилгээг нэг дороос шуурхан авах боломжтой юм. Тухайлбал иргэд жолооны үнэмлэхээ газар дээр нь шууд хэвлүүлэн авах боломж бүрдүүлсэн байжээ. Дөржин Цингэнжав, Евгений Павлов, Бүрөвсрөнгийн Марлма, Iced Global. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Манай улсын 7 хоногт туршилтаар энэтхэг рүү нүрс гаргана. Тодруулбал энэтхэгийн төрийн өмчүүд Steel Authority of India Limited компани руу баяжуулсан хатуу коксжих нүрсний дээжээ явуулж байна. Тус компани ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг бөгөөд жилд 17 сая тонн коксжих нүрс ашигладаг. Ингэхдээ Америк, Австрали, Индонезиас импортлдог байна. Туршилт амжилттай болбол манай улсад нүрсний борлуулалтын шинэ гарц нээгдэх юм. Зорчигч Тээвэр 2 орон нутгийн өмчөөтэй аж ахуйн тооцоо төлөвлөрийн газрын 2 тэг 78 дугаартай автобусны жолооч Эрдэнэбатар албан үргээ гүйцэтгэж явахдаа хүний амь аварчээ. Тодруулбал 27-ны үүрээр түүний жолоодж явсан автобусанд нэг зорчигчийн бие муудан ухаангүй байхад анхан шатны тусламжийг шуурхай үзүүлжээ. Ингээд эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Галийн ерхий газрын Галийн улсын байцаагч Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 50 сая төгрөгийн хавхал авсан явдал гарлаа. Түүнийг үйлдэлээр нь сатуулж хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Одоо мөрдөн шалгаж байгааг авилгатай тэнцэх газраас мэдээллээ. Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга ассан бэлэг дэмбэрэлд авилгын хэрэгээр 2.6 жилийн хорих ял онож нийтийн албанд томилдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассжээ. Тэрээр албан тушаалаа ургуулan ашиглаж бусдаас хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон байна. Мөн энэ хэрэгт холбогдсон Сайн Баяр Мөнхбат нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилээр хасаж мөнгөнд торгуул ногдуулжээ. Нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваа далайг гэр бүлийнхээ хүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан 6.6 тэрбумыг завшилсан байж болзошгүй асуудлаар шалгаж байна. Тэрээр өөрийн гэр бүлийн хүний үүсгэн байгуулсан болон түүний дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид 5.6 тэрбум, найзынх нь үүсгэн байгуулсан 2 аж ахуйн нэгжид 709 сая, 50%-ийг нь эзэмшдэг аж ахуйн нэгжид 47.9 сая, нийт 6.6 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдийн даансанд шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн мэтээр тайлгнасан буюу мөнгө угаасан байж болзошгүй байна. Брэдэд бичил тээврийн хэрэгсэл буюу pit bike жолоодохын тулд жолооны үнэмлэх болон хамгаалтын тоноглолтой байхыг сануулсаар байна. Мөн хэрэв хүүхэд зам тээврийн осолд орвол бүрэн эрүүгийн хариуцлага хүлээлгдэг болжээ. Iced Global-ийн цөөн хорон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Метро, автобус, троллейбус, трамвайнаас гадна Москвад голын трамвай гэж бий. Энэ бол Оросын нийслэлийн оршин суугчид болон зочдын хамгийн дуртай тээврийн хэрэгслийн нэг. Учир нь төвчрлгүйгээр хэрэгтэй газраа хурдан хүрэх боломжтой юм. Дээрэс нь зам зуураа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Москва хотын өнгө төрхийг харан баясах даваа талтай. Саяхан Москвад голын навигацийн улирлыг ёслол төгөлдөр нээжээ. Аврагчдын зав, аялын хөлөг онгоцод болон голын трамвайнууд хотын төвөөр парад хэлбэрээр хөвөн өнгөрсөн байна. Өнгөрсөн онд тэд нийт 4,500,000 гаруй зорчигч тээвэрлжээ. Усан тээврийн парк байнга шинжлэгдэж, цахилгаан хөдөлгөөртэй хөлөг онгоцны тоо нэмэгдсээр байна.
В прошлом году количество наших электрических судов Өнгөрсөн онд манай цахилгаан хөлөг онгоцны тоо нэмэгдсэн. 2024 онд бид 21 цахилгаан хөлөг онгоцтой байсан бол 2025 онд энэ тоо 31 болж 50% өссөн. Харин энэ онд бид флотод цаашид өргөжүүлнэ. 8 шинэ цахилгаан хөлөг онгоц манай флотод нэмэгдэнэ. Мөн чиглэлийн сүлжээгч өргөдөхөөр төлөвлөж байна. Дашрамс дуртахад цахилгаан трамвайнууд бусад хөлөг онгоцноос ялгаатай нь Москва голоор жилийн турш явдаг. Очень красиво, очень технологично, очень удобно. Үнэхээр үзэгсэлэнтэй өндөр технологитой маш тухтай. Москва дулаархаар энэ бүх хөлөг онгоцон суух гэсэн хүмүүсийн урт дараа л үүснэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ бол зөвхөн бидний дуртай тээврийн хэрэгсэл төдийгүй жуулчдын сонирхлыг татдаг нэгэн үзмэр юм. Сергей Тучко, профессор Марлма, Iced Global, Raptly агентлагийн материалаар бэлтгэв. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцжээ. Үүнд эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоолын төсөл, татварын 4 багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын хуралд өргөн барих зэрэг асуудлыг хэлэлцэж баталжээ. Дэлхийн хэмжээнд үүсэж байгаа газрын төстэй холбоотой хүндрэлээс эргэн аж ахуйн нэгжид учрах дарамтыг бууруулахын хувьд татварын эрхүй хууль, хүн амын орлогын албан татварын тухай хууль, албан нэгжийн орлогын албан татварын тухай хууль, нэмэгдсэн үрдгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Хөтөлбөрийн өсний доод хэмжээ 792 мянга байгаа тийм ээ. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин авдаг хүн байлаа гэж бодъё. Жишээ нь тэгэх юм бол 792 мянган төгрөг буюу хөтөлбөрийн өсний доод хэмжээнээс нь хүн амын орлогын албан татрыг одоо уцаа олгодог болё, хөнгөлөё. Түүнээс дээш гарсан хэмжээнээс хүн амын орлогын албан татраа төлөөд явдаг энэ зохицуултыг оруулж өгч байгаа. За энэ бол одоо нийтдээ жилдээ бол 950 орчим мянган төгрөгийг одоо буцаа авах нэ. Мөн үл хөдлөх хөрөнгөө борлуулж байгаа залуу гэр бүлд 2% татварыг оногдуулахгүй байхаар тогтсон байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 6 тэрбум хүртэл ашигтай ажиллаж байгаа бол 10% татвар хэвээр байхаар харин 6-аас 10 тэрбум бол 15%, түүнээс дээш бол 25% татвар ногдуулахаар болжээ. Харин 1.5 тэрбум хүртэлх борлуулалт хийсэн жижиг дунд аж ахуйн нэгжид 1% татвар ногдуулдаг байсныг өөрчилж 2.5 тэрбум хүртэлх орлоготой нэгжид 1% татвар оногдуулахаар Мөн засгийн газрын хуралдаанаар түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тогтоол батлагдлаа. Энэ хүрээнд орон нутагт сэргээгдэх эрчим хүчний станц батарей хуримтлуурын төслүүдийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж 2026-аас 2027 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар болжээ. Энэ төслийн хүрээнд иргэд ногоон зээлд хамрагдан гэртээ эрчим хүч үйлдвэрлэн борлуулах боломжтой болно. Хаваа аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 400 мегаватт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг энэ ондоо багтааж барьж байгуулах ажлыг эрчим хүчний сайдд үүрэг болгосон ийм одоо утгатай тогтоол гарсан. Тэгэхээр бид бол энэ хамааралт байдлаа бууруулах, байгалаас өгсөн бидэнд одоо бурхнаас өгсөн энэ байгалийнхаа давуу тал нар салхины эрчим хүчийг ашиглаж хамаарлаа бууруулах энэ чиглэлийн төрийн бодлого хэрэгжих энэ одоо том шийдвэр гарсан. Манай улс жилийн 240 хоног нь нартай бас салхитай байдаг. Тиймээс иргэдэд ногоон зээлээр нарны үсгүүр батарейн хамт худалдаж авах боломжийг энэ тогтоолоор баталжээ. Ногоон зээлд хамрагдсанаар иргэд зээлээ 60 сарын турш төлөх учир хүү буурч иргэдийн амжиргаанд нөлөөлөхгүй гэж тооцсон байна. Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс 5-7 хувьцаат компанийн хувьцааны асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар бурхан болсон аав ээжийнхээ хувьцааны ногдол ашигыг хүүхдүүд нь өвлөн авах боломжийг нэхэр болжээ. Эрдэнэс 5-7 компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг за энэ одоо хувьцаа болон түүнд ногдох ногдол ашигыг өвлөх энэ шилжүүлэх тийм ээ энэ одоо ажиллагааг бол хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг одоо холбогдох байгууллагад даалгаж шийдвэрсэн байна. За энэ тогтоол батлагдсанаар 2012 оноос хэрэг 14-15 жилийн хугацаанд саатсан байсан өвийн харилцаа ерөнхийдөө бол шийдэгдэж байгаа гэж ойлгож болно. Үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компани бүртгэлтэй нэг 130 мянган гаруй иргэдийн нас орсон иргэдийн хувьцаа түүнд ногдох ногдол ашигын хөрөнгө бол одоо хүлээн авагч нарт бол шилжих энэ нөхцөл боломжид бүрдэж байгаа гэж ойлгож байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 83 айл эрчим хүч үйлдвэрлэн борлуулдаг байна. Мөн 5 аймагт нарны эрчим хүчний станц байгуулснаар эх жил улс даяар тог тасрахгүй байх боломжийг бүрдүүлэх юм байна.
Боловсролын яамнаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд сургалтын байгууллага болон багшийн үнэлгээг тооцдог байсан нэгэн хэвийн арга барилыг өөрчлөхөр болжээ. Ингэхдээ сургалтын байгууллагын болон багшийн үнэлгээний нийлбэр дүнгээр тухайн багшийн үр дүнг тооцож урамшууллын төсвийг нэгтгэж олгох юм байна. Дэлгэрэнгүй одоо хүргье. Боловсролын яамнаас багш сургууль хүмүүжүүлэгчдийн дунд явуулсан нээлттэй санал асуулгаар цэцэрлэг ерхий боловсролын сургуулийн багш нарын олонх нь багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг нэгтгэж үр дүнг нь тооцдог болох саналыг дэвшүүлжээ. Иймд энэ жилээс байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг нэгдсэн байдлаар гаргана. Ингэхдээ 6 шалгуур сургуулийн өмнөх боловсролын төвшөнд 12, ерхий боловсролын сургуулийн төвшөнд 12 үзүүлэлттэй байхаар үнэлэх юм. Боловсролын үнэлгээний төвөөс байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг цэвэр хөндлөгийн байдлаар зохион байгуулна. Харин багшийн үнэлгээгээ болохоор тухайн сургууль цэцэрлэгийн үнэлгээний баг нь өөрсдөө боловсролын үнэлгээний төвөөс гаргаж өгсөн аргачлал шалгуур үзүүлэлтийн дагуу боловсролын үнэлгээний төвийн удирдлагын дор сургууль суурилсан үнэлгээ буюу тухайн сургууль цэцэрлэг дээр үүссэн үнэлгээний баг нь өөрсдөө багш нараа ингэж оноожуулж, эмдэгсчүүлж үнэлэх ажлыг гардан зохион байгуулна гэдэг ийм чиглэлээр зохион байгуулалтыг хийж байгаа. Дүүнчлэн ихтэйс сургуульд элсэн суралцах эсэлтийн шалгалтад эх жилүүдээс өөрчлөлт оруулна гэдгийг мэдгдлээ. Тодорхойлбол 2028 оны 7 дугаар сар хүртэл эсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газар зүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулна. Түүнээс хойш эсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулж сонгох шалгалт буюу байгалийн ухаан, нийгмийн ухаан дотроо тус бүр 3, монгол хэл, математик тус бүр 2 сонголттой байх юм байна. Харин энэ жилийн тухайд эсэлтийн шалгалтыг 6 дугаар сарын 25-наас 28-ны хооронд 10 хичээлээр зохион байгуулна. Өмнөх шалгалтуудын хураангуй блюпринт гэх жишиг нээлттэй хичээлийг байршуулсан. Үүний дагуу сургууль багш нар төлөвлөлтөө хийгээд хүүхдүүд бэлтгэлийг хангах боломжтой. Мөн 5 дугаар сарын 15-наас шалгалтын бүртгэл мэдээлэлээ баталгаажуулсан байх шаардлагатайг санууллаа. За эсэлтийн шалгалт дээр өнгөрсөн жил математик дээр мянган бодлогын асуудал гарч ирсэн. За энэ бол одоо манай жишг ийм бодлогоодыг бол нээлттэй математик дээр байршуулсан байгаа. За мөн өмнөх жилүүдэд авагддаг эсэлтийн шалгалтын материал сэдвүүдээ бол бид нар нээлттэй болгож, жишг болгож ингэж гаргаж тавьдаг. Тэгэхээр өнгөрсөн жил ямар асуудал үүсчихсэн бэхээр яг энэ 1000 бодлогоосоо материал ирсэнгүй гэдэг нэг ийм төөрөгдөх асуудал гараад байсан. Тэгэхээр энэ бол жишг болгож тавьж байгаа учраас энэ 1000 бодлогыг бусад өмнөх жилүүдийн эсэлтийн шалгалтын материалуудыг ажиллаж ийж одоо нэгсэндээ хүүхдүүд маань энэ жилийн эсэлтийн шалгалтын бэлтгэл ажил хангагдана гэж ингэж ойлгож болно. Дүүнчлэн сургалтын байгууллагын санхүүжилтэд өөрчлөлт орж байна. Багш байгууллага хоёрын урамшууллын төсөв өмнө нь тусдаа байсан бол энэ жилээс тухайн сургуулийн үнэлгээнээс шалтгаалж санхүүжүүлэхэр болжээ. Тодорхойлбол тухайн сургалтын байгууллага болоод багшийн үнэлгээг боловсролын үнэлгээний төвөөс гаргаж өгсөн аргачлалын дагуу олгох юм байна. Мөн урамшууллыг бүх багш нарт хавтгааруулан олгохгүй, багшийг үнэлсэн үнэлгээ үнэн зөв эсгэд мониторинг хийх учраа үнэн зөв бодиттой гаргаагүй бол өндөр хариуцлагад тооцохоор болжээ. Жанчудэрч бат дэрж Гамбат бас сүрэн Пүрвсрэн Марлма Iced Global. Азийн эслийн наадмыг манай баг тамирчид нэг мөнгө 3 хүрэл медальтай өндөрлүүллээ. Дүнжин гарав 2026 хаврын хурдан морины уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооны нэрмжит болгон зохион байгуулна. Энэ зууны хурдан морины бүсийн уралдаан болох аймагуудын нэрс тодорчээ. Зэн дотор 15 дахь удаагийн тулаана хийн. Оюуны спортын авраг ихэр тамирчин олон улсын байгууллагад улсаа төлөөлнө. Destination unknown. Бүгд найрамдах хятад ард улсын Саны хотод болсон Азийн эсний наадмыг манай баг тамирчид нэг мөнгө 3 хүрэл медальтай өндөрлүүлж байна. Тус наадамд спортын 8 төрөлд 51 тамирчинтай оролцсноос бүхий төрөлд нэмэх 70 кг-ын жинд болор тунгалаг мөнгөн медаль, 90 кг-ын жинд төр болдо хүрэл медаль хүртлээ. Мөн тулааны спортын жиу-житсугийн төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд монголжин, 57 кг-ын жинд шүрэн цэцэг нар тус хүрэл медаль хүртсэн юм.
Монголын морин спорт уяачдын холбооны нэрэмжит Дүнжин гараа 2026 хаврын хурдан морины уралдаан ирэх 5 дугаар сарын 1-нд хүү 7 худаг цагаан хөтөлд болох гэж байна. Энэ жилийн уралдаан бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй зөвхөн тус холбооны нэрэмжит уралдаан хэлбэрээр явагдана. Уралдаанд их нас, соёолон болон сонгомол дунд насны морд гэсэн 3 төрлөөр мордын шансыг шалгана. Саниягийн элсийн наадам үргэлжилж байна. Спортын салбарт өрнөж байгаа үйл явдлаас сонирхолъё. Түнчлэн Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас энэ оны зуны бүсийн уралдааныг 7 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд 5 аймагт зохион байгуулахар шийдвэрлэжээ. Тодорхойлбол Завхан аймагт Баруун бүсийн, Дунд говьд Говийн бүсийн, Сүхбаатарт Зүүн бүсийн, Сэлэнгэд Төвийн бүсийн уралдааныг зохион байгуулна. Senbatar Sendi Erdeneba Мэргэжлийн боксинг рингд 14 тулаан хийхдээ нэг ч ялагдaltaгүй яваа Гавьт тамирчин Цэндбаатар 15 дахь тулаанаа эх сарын 1-нд хийх гэж байна. Тэрээр мэргэжлийн бокст 18-1 гэсэн амжилттай бөгөөд 8 ялалтаа хүнд цохилдоор авсан Барбадос улсын тамирчин Кобиа Бридитэй тулалдах юм. Кобиа Бридиний хувьд Цэндбаатараас 5 насаар ах 34 настай. Мөн манай тамирчнаас 2 см-аар намхан 165 см-ийн өндөртэй юм байна. Дэлхийн оюуны спортын олимпийн болоод дэлхийн авраг Гиннесийн амжилтын эзэд болох Ихэр Гавьт тамирчин мөнхшүр инхшүрнаар далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны байгууллагын залуучуудын зөвлөлийн төлөөлөгчөөр ажиллахаар болжээ. Тэд өөрсдийн цахим хуудастай бодлого суурьтай шийдэл гарцыг илэрхийлсэн хөгжлийн бодлогын судалгаануудад залуучуудын оролцоог бий болгохоор ажиллах болно гэжээ. Саня бүхэн тамирчдын маргаашийн амжилтыг харж байгаад хийнэ. Айст глобал спортын эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэнд лав гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.